Уул нь бол дэлхийн нийтээр бол парламентын спикер гэдэг ойлголт байгаа үндсүүлээ. Спикер бол 126 оны нэг, энэ 126 хүнийг хуралдаж шийдвэрээ гаргахад нь одоо чиглүүлж дэмжлэг үзүүлдэг тийм хүн байх ёстой. Парламентын нэг мөн чанар бол ерөөсөө хурлаар шийдвэрээ гаргадаг. Тэгснээс биш нэг дарга алхацах шийдвэр ерөөсөө гаргадаггүй. Тэгэхээр бид парламентын засаглалтай парламентын бүхий улс мөн л юм бол одоо энэ парламентын соёлыг бүрэн дүүрэн мөн чанараар нь нутагшуулах ёстой. Яагаад бусад улс оронд спикер нь парламентынхаа ордон дотор амьдардаг? Яагаад гэвэл ямар ч нөхцөлд энэ парламентын бүрэн эрхт байдлаа хэрэгжүүлэхийн тулд зүгээр л дасалдалгүй хуралдах чадвартай байх ёстой. Тэгснээс биш тусдаа дарга нартай нэг хотгонд амьдардаг, тусдаа дарга нартай үндэсний аюулгүй байдлын зөвлөгөөж дахиад нэг хурал хийдэг тийм байж ерөөсөө болохгүй. Энэ агуулгыг одоо мөн чанараар нь Монгол улс парламентын засал бүхий парламентын бүгд найрамдах улс мөн юм бол энэ парламент буюу улсын хурлыг улсын хурал гэдэг мөн чанараар нь бий болох ёстой. Тэхийн тулд ядаж энэ парламентын спикерийн улсын хурлын дарга намаас нь төлөвлөзүүлээд төвч голч байр суурин дээр олон цөөнхийг одоо мэтгэлцүүлдэг, олонхон шийдвэрээ гаргадаг, цөөнх нь хяналтаа тавьж чаддаг энэ голч төвч байр суурин дээр зогсдог парламентын даргатай болох ёстой.